За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За миний хувьд 11-р ангийн математикийн сургалтын даалгаварт шинжилгээ хийсэн байгаа. За ингэхдээ уламжлал болон интеграл бүлэг сэдвүүдийн хүрээнд бол шинжилгээ хийсэн. За тухайн сэдвийн хэрэгцээ шаардлага нь яг юу юм бэ гэж байгаа. За хэрэгцээ хөтөлбөрийн чанарыг илэрхийлэх гол хүчин зүйл нь сургагчиг болж байна. За тухайн сэдвийн хүрээнд заах арга зүй болон даалгаврын төрөл, контекст, шин чанар гэх мэт хүчин зүйлсийг олон хүчин зүйлсийг бол сургагчигт үндэслэн шинжилж болдог. За үүнээс бол даалгаврын төрлийг бол ярина өнөөдөр. За сургагчигт агуулгадах даалгаврын оновчтой бүтцэн суралцагчдын сурах үйл ажиллагааг чиглүүлж тэдний мэдлэг ур чадварыг сэтгэхүйн хөгжлийг бол тодорхойлдог. За иймээс сургагчиг болон түүний даалгаврыг судлах нь, даалгаврын хөгжлийг судлах нь сургалтын арга зүй болон суралцах үр дүнг үнэлэх нэг үндэс болж байна. За сургагчигдах даалгаврууд нь багшийн сургалтын үйл ажиллагааг чиглүүлэх, суралцагчдын мэдлэгийг баттгах, бас тэгээд дээрэс нь асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх үндсэн хэрэглэгдэхүүн болж байна. За судалгааны зорилго Монгол Улсын Ерөнхий Албан Сургуулийн сургуулийн 11-р ангийн математикийн сургагчийн уламжлал болон интеграл бүлэг сэдвийн даалгаврын бүтцийг шинжилж, шин чанарыг нь судлах. За зорилт нь бол даалгаврын төрөл ангилал ба түүний талаарх онолын үндслийг судлах. За тухайн онол арга зүйтэй үндэслэн сургагчийн даалгаврын бүтэц төлөв байдлыг тайлбарлана. За судлаач Дэвид Джонсон даалгаврыг асуудлын төрөл танин утгын төвшнгөөр нь шинжилж, сургагчийн даалгавар нь суралцагчдын зөвхөн чийдэлсэн томьёонуудыг ашиглах бус, чийдэлсэн томьёонуудыг ашиглан алгоритм хэрэглэх бус тухайн хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар, асуудал шийдвэрлэх чадвар сургахад чиглэх ёстой гэж үзсэн байна. За мөн тус эрдэмтэн сургагчийн даалгавар нь суралцагчдын танин мэдэх үйл ажиллагааг хөгжүүлэх, тэдний асуудал шийдвэрлэх болон сэтгэх чадварыг хөгжүүлэх хэрэглэгдэхүүн гэж үзжээ. За судлаач Стемарк нь уламжлалт нэг хариутай даалгавраас илүү баялаг сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг даалгавар нь суралцагчдад таамаглал дэвшүүлэх, тайлбарлах, няцаах, мөн тухайн даалгаврыг олон аргаар шийдвэрлэх боломжийг олгодог ба шүүмжлэлт болон бүтээл сэтгэлгээг хөгжүүлж асуудал шийдвэрлэх чадвартай болгодог гэж үзжээ. За судлаач Зүү болон Пам маань Америк нэгдсэн улс болон Хятад улсын сургагчийн даалгавруудад шинжилгээ хийсэн. За шинжилгээ хийхдээ 7 хэмжээсээр шинжилсэн байгаа. За үүнд болохоор уламжлалт ба уламжлалт бус, хэрэглээний ба хэрэглээний бус, за хэвшмэл ба хэвшмэл бус, нээлттэй, хаалттай, за тэгээд нэг алхамт, олон алхамт, за тэгээд өгөгдлийн хүрэлцээгээр мөн илэрхийлэгдэх хэлбэрээр ингээд нийтдээ 7 хэмжээсээр бол судалсан. За тухайн судалгааны үр дүнд суралцагчдад ямар төвшний даалгавар гүйцэтгэж байна, тэр нь тэдний чадварыг тодорхойлдог гэж дүгнэлт гаргасан байна. За эхлээд бол даалгаврыг танин утгын төвшнгөөр ангилсан. За 1956 онд Блум нь танин утгын 6 төвшнийг тодорхойлсон ба 2001 онд тус эрдэмтэд Блумын таксономийн танин утгын хэмжээсийг санах, ойлгох, хэрэглэх, шинжлэх, үнэлэх, бүтээх гэсэн 6 төвшөнд бол ангилж авч үзсэн байна. За санах төвшний даалгаварт юу ордог вэ гэхлээр өмнө нь үтсэн тэмдэг тэмдэглэгээ томьёонуудыг ашиглах бодлогод бол үүнд ордог. За дараа нь ойлгох төвшний даалгаварт юу ордог вэ гэхээр нэг даалгаврыг өгөгдсөн нөхцөлийг өөр хэлбэр рүү хувиргах, тэгээд жишээ татах, харьцуулах үйлдэлүүд бол үүнд ордог. За хэрэглэх төвшний даалгаварт болохоор өмнө нь бодсон даалгавартайгаа яг адилхан дуурайж гүйцэтгэх аль эсвэл шинэ нөхцөлд өөр тохирох арга ашиглаж бодох тэр үйлдэлүүд бол багтж байна. За шинжлэх төвчний даалгаварт өгөгдлийг жижиг хэсгүүд болгон хуваах, тухайн жижиг хэсгүүдийн холбоо хамаарлыг тогтоох, за тэгээ ялгах болон харьцуулах үйлдэлүүд бол үүнд багтж байна. За үнэлэх төвчний даалгаварт бол тодорхой шалгуурт үндэслэн шийдвэр гаргах, за алдааг олох зэрэг үйлдэлүүд бол үүнд багтж байна. Бүтээх төвчний даалгаварт бол шинэ арга боловсруулах, за зохион бүтээх эдгээр бол багтж байна.
За дараа нь даалгаврыг математик үйл ажиллагаагаар бол ангилсан. За математик боловсролын судалгаанд математик үйл ажиллагаа гэдэг нь болохоор суралцагчдад мэдлэгийг эзэмших явцдаа гүйцэтгэж байгаа оюуны болон танин мэдхэн процессыг үйлдэлүүдийг илэрхийлдэг гэж болол үзсэн. Хэрвээ буруу алдаатай байх юм бол тухайн алдааг хэрхэн залруулах талаар, сайжруулах талаар хөллөд бол үүнд багтаж байна. За дараа нь даалгаврыг бол хариултын хэлбэрээр ангилсан байна. За хариултын хэлбэр нь болохоор хаалттай, нээлттэй, олон хариулттай гэж 3 ангилсан. За хаалттай даалгавар нь болохоор богино хугацаанд олон даалгаврыг гүйцэтгэх боломжийг олгодог. Тэгээд зөвхөн ганцхан зөв хариулттай даалгавруудыг бол үүнд хамааруулсан. За нээлттэй хэлбэрийн даалгаварт бол нээлттэй хэлбэрийн даалгавар нь суралцагчдын сэтгэх явцыг илүү их дэмждэг. За тэгээд олон зөв хариултуудтай даалгаврыг бол үүнд хамааруулсан байна. За олон хариулттай даалгавар гэдэг нь болохоор хязгаарлагдмал хариултуудаас бүрдсэн даалгаврууд буюу жишээлбэл тест, за тийм мөн харгалзуулах холбох даалгавруудыг бол үүнд хамааруулж үзсэн. За даалгаврыг контекстийн чанараар ангилах. За контекстийн чанар нь гэдэг нь болохоор даалгаврыг өгөгдсөн нөхцөл нь яг тухайн хүүхдүүдэд суралцагчдад хэр ойлгомжтой байна вэ? Хэр бодиттой байна вэ? Хэр төсөөлөх боломжтой байна вэ гэдгийг бол илэрхийлдэг. За үүнийг бол бас 3 ангилсан байна. За цэвэр математикийн контексттэй. За математикийн контексттэй даалгаврууд гэдэг нь болохоор зөвхөн бодит нөхцөл байхгүй тоо, дүрс, тэмдэглэгийн дээр суурилсан тэгж өгөгдсөн даалгаврууд бол үүнд багтдаг. Зохиомжтой контексттэй даалгаврууд нь бодит биш боловч суралцагчид төсөөлж болох утсаар тийм өгөгдөлтэй өгөгдсөн даалгаврууд бол үүнд багтана. Зохиомжтой контексттэй даалгаврууд нь ер нь бол хийсвэрлэх сэтгэлгээн дээр суурилж байгаа. За бодит контексттэй даалгаврууд нь өгөгдсөн нөхцөл нь бодит хүүхдүүдийн практик дээр, амьдрал дээр байдаг жишээн дээр тулгуурласан даалгаврууд. За энэ даалгаврууд нь бол математик мэдлэгийг бодит хэрэглээтэй холбох зорилготой бол явагддаг. За эдгээрийн үр дүнг та бүхэн танилцуулъя. Хамрах хүрээ. За миний хувьд бол 2022 онд батлагдсан 11-р ангийн математикийн сургагчдын уламжлалт сэдвийн 492, интеграл сэдвийн 262 даалгавруудыг бол судалсан. За өгдөл цуглуулгахдаа танин мэдхийн түвшний 6 категори, хариултын хэлбэрийн 3 категори, математик үйл ажиллагааны 4 категори, за контекстийн чанараар 3 категори гэд тус тусдан шинжилсэн. За тэгээд тухайн категори дахь тодорхойлтыг хангаж байвал нэг, хангахгүй байвал тэг гэж бол кодлсон байгаа. Дискретив статистик ашиглан төлөв байдлыг бол тайлбарласан. За үр дүнгээ бол танилцуулж байна. За танин мэдхийн түвшингөөр ангилахад, Блумын таксономийн танин мэдхийн түвшингөөр ангилахад уламжлал болон интеграл бүлэг сэдвүүдэд санах болон ойлгох түвшний даалгаврууд бол түлхүү зөнхөлж исэн. За хэрэглэх, шинжлэх, үнэлэх, бүтээх түвшний даалгаврууд эзлэх хувь бол маш бага байсан. За танин мэдхийн үйл ажиллагаагаар ангилсан. За танин мэдхийн үйл ажиллагаагаар ангилахад тус 2 бүлэг сэдвийн хувьд тооцоолох хэлбэрийн даалгаврууд 90-с дээш хувийг бол эзэлж исэн. За бусад дүрслэх, илэрхийлэх, тайлбарлах түвшний даалгаврууд бол маш бага хувийг эзэлж исэн ба нийт цаах эсвэл үндэслэх түвшний даалгавар бол байхгүй байсан. За хариултын хэлбэрээр ангилахад хаалттай хэлбэрийн хариултын хэлбэртэй даалгаврууд гол их даалгаврыг бол эзэлж исэн. Нээлттэй даалгавар болон олон сонголттой даалгаврууд бол маш бага хувийг эзэлж исэн. За контекстийн чанараар ангилахад ихэнх даалгаврууд 90-с дээш хувь нь цэвэр математикийн контексттэй байсан.
За зохиомжтой контексттэй даалгаврууд маш бага. За тэгээ бодит контексттэй даалгаврууд бол байхгүй байсан байна. За дүгнэлтэд танилцуулъя. За танин мэдхийн төвшний хувьд санах болон ойлгох төвшний даалгавар зориулж байгаа. Гэхдээ энэ нь болохоор суралцгааны зорилттойгоо уялдаж гин гэж бол дүгнэж болно. За дараа нь болохоор математик үйл ажиллагааны хувьд одоо тооцоолох хэлбэрийн даалгавар дийлэнх хувийг эзэлж байна. Дүрслэх, илэрхийлэх, за тайлбарлах, нэт заах эсвэл үндэслэх төрлийн даалгавар бол бага хувийг эзэлж байна. За дараа нь хариултын хэлбэрийн хувьд хаалттай хэлбэрийн хариултын хэлбэртэй даалгаврууд бол дийлэнх хувийг эзэлж исэн бол нийтдээ болон олон сонголттой даалгаврууд бол маш бага хувийг эзэлж байна. За контекст шин чанарын хувьд ер нь их даалгаврууд цэвэр математикийн контексттэй даалгаврууд зориулж исэн. За тэгээд зохиомжтой болон бодит контексттэй даалгаврууд байхгүй байна. Маш бага хувийг эзэлж байна. За ингээд ном зүй маань баярлалаа.